Өнөр багш Нерогоос ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаа юм гэхэд Неро арай шидээгүй байгааг хэлчихдэг. Оройн ганцаараа бэлтгэл хийсэн ч нэг л болж өгдөггүй. 4 сарын дараа манай хэд Омару гээд уурхай дээр ирнэ. Энэ уурхайн хөдөр өндөр зэрэглэлийн шидэт зэвсэг хийхэд ашигладаг. Энэ уурхайг мангасуудаас хамгаалахын тулд маш олон жил цус урсгасан тулааныг хийсэн. Тэгсэн өнөөдөр амралтын өдөр нь болохоор хамгаалагч нар нь байхгүй гэдэг. Уурхай нь орц маш нууц газар байгаа. Төрүүлж олсон нэг хүүхдэд л онцгой бэлэг өгнө гээд шалгалт эхэлнэ. Тэрасуу явж байгаад баахан чулуу мангасуудыг олж хартал тэднийг өөр гөрүүл шиг мангасууд гарч ирснээр дайраад байдаг. Неро чулуу мангасуудыг алаад явж байтал урт талд нь байсан өвснөөс нэг цэрэг гарч ирснээр нүдэн дээр нь гөрүүлэн мангас бариулчихдаг. Харин Эван арай том гөрүүлэн мангастай баах мангасыг харж байдаг. Том мангас мөрөөний новшнууд үргэлж тэнэг чигээрээ байх юм. 4 хоногийн дараа шинэ хамгаалагч ирнэ. Тэр болтол чатгаараа шидэт хөдөр олборлоо шүү. Эван энэ шалгалтын нэг хэсэг биш юм байна гэд бодож байтал гэнэт хаа нэгтээ Терасуугийн орилго чимээ сонсогддог. Тэгх хооронд халзан багш зүгээр л унтж байдаг. Терасуугийн орилго чимээг Нероч бас сонсдог. Харин Терасуу баахан мангасуудын дунд орцсон сум маана гэд бүгд дуусаад баларх гэж байхад Неро хурж ирээд өргөн хэмжээний шид ашиглахад мэдээж юу ч хийж чадахгүй. Дахиад баларх гэж байхад нь Эван ирээд бүгдийг нь алж эхэлнэ. Манай гурийн хамтрал нэлээд дажгүй явж байтал том мангас харснаа 30 жилийн өмнө харж байсан юм байна. Тэгэхэд би юу ч хийж чадаагүй. Гэхдээ одоо бол өөр гэд дайрдаг. Неро шууд томон дайрч орсон нэг цохиулаад унаад өгдөг. Эван бас араас нь дайраад орсон ялгаагүй л нэг цохилтонд ундаг. Терасуу Эван хоёр манаагаа шавхаа тулдаж чадхааргүй болсон болохоор Неро ганцаараа мангасуудтай тулдахаар болоод тулалддагч мангасууд арай л олон болохоор хэцүүхэн л харагддаг. Том мангас Нерод чинээс сэлмийн бас шидийн мэдлэгч нь муу юм. Неро өөрийнхөө дотор их шид байгааг мэдэрч байгаа ч гаргаж чадахгүй байдаг. Гэхдээ нүдэн анингуудаа өргөн хэмжээний шидийг утгаар нь ашиглаж чаддаг. Тэгээд шидэт сэлэмчин гэж хэлээд ухаан алдаад өгдөг. Харин том мангасаас бусад бүх жижигүүд нь өгсөн болохоор Нерог алах гээд дайрсан урд нь Оноор багш гарч ирээд том мангасыг алдаг. Том мангас үхээхээ өмнө би бол өчүүхэн хэсэг нь жинхэнэ босс хүлээж байгаа. Битгий санаа зов. Бидэнд ч бас нэг байгаа гэсэн. Нөгөө талд цэвтэй захирал бүгдийг нь түвэж байдаг. Араас нь бусад багш нар ч бас ирээд туслана. Манай хэд 9 минут ногоон багштай хамт тэрэн дээр санаа амар явж байхад Нерогийн элбэд битгий харуул гэсэн зүйлтийг нь Терасуу хараад нэг л сонин сараал явчихдаг. Цэвтэй захирал манай гурыг дуудаад бүхэл мангасуудын айрамтай тулалдсан. Зоригт 3 дайч нь үлгэр дуурай болсон. Лунатас гэр бүлийн Терасуу хүү үнэхээр хөөрхөн юм аа. Лорд Гүндүүний хүү Регас гэр бүлийн Эван. Сүүлийнх нь гэснээр Нерогийн нэрийг мэддэггүй. Тэгээд асуусныхаа дараа Неро гэхэд хүүхдүүд Нерог дэмжиж эхэлдэг. Халзан багш та гурав сайн байлаа. Тус бүр 10 оноо өгье. Ирээдүйд хэрэг болно. Тэр хүртэл тэгсээрээ. Бас нэгэнд нь л өгөх ёстой байсан артефактыг гурвууланд нь нэг өгдөг. Неро Эван тэр үед тусалсанд баярлаа гэж хэлсэн. Би чамд тусалсан гэж юу? Би зүгээр л хүснийхаа хязгаарыг шалгасан юм. Гэж салаад явхад захирал чамайг хайж байна гэд Эван дээр нэг багш хүрээд ирдэг. Тэрийг нь Терасуу сонсчдөг. Захирал Эванд шалгалт авах газрын мэдээлэл хариултын хуудас өгдөг. Гүндүүний зохих өрөөдөн гэдгээ баталж бидний итгэл найдварыг битгий өсөрдүүлээрэ. Дараа жил чамайг жинхэнэ эр хүн болгоно гэж байх шиг. Тэгээд ном тараадаг. Тэр ном нь 4 дахь шалгалт оюун ухааны шалгалт. Энэ номноос орж ирнэ гэдэг. Нерогийн хувьд амархан шалгалт гэж боддог. Учир нь Неро баг байгаасаа түүхийн ном уншиж өссөн шүү дээ. Неро шалгалтаа бэлдэж байхдаа өөрийнх нь баг байхдаа уншдаг байсан номнуудаас өөр байгааг анзаардаг. Бүх хүүхдүүд тал талд хичээлдээ шаргуу бэлддэг. Шалгалтын хариу аль хэдийн гарах болсон мөн 70 онооноос доош авбал үнэн. 2 хүүхэд шалгалтандаа унсан. Эхнийх нь 69 оноогоор Ральф, хоёр дахь нь 14 оноогоор Неро гэж авдээ. Неро шалгалтандаа унсан болохоор бусаж болно гэсэн үг. 50 ч гэрлүүн хариулчихгүй тэргэнд байсан гарууд зодож модоод хол замын эцэд гэртээ эргэж ирлээ. Дөнгөж дүү нартайгаа уулзаад байж байтал эзэн чинь дуудаж байна гэд эзэн дээрээ очтол яаж гэр бүлийн үнэт залгамжлагч Эвантай албан бусаар харилцаж чадваа. Чи барнууттай амьдарсаар байгаад өөрийгөө бар болсон гэж бодоо юу? Неро хичнээн уушлт гуйсан би дүү нарыг чинь зарна. Чи санаж байгаа. Ээжийг чинь алсан. Харвэ игээд нөхөр. Эцэг эх чинь сайн ажилдаг. Бас би хүндэлдэг байсан болохоор би дүү нарыг чинь зардаггүй байсан юм.
Харин одоо зарж байгаад баярлал гин. Нэрөө ээжийг нь алсан алуурчны гэрийнх нь үүдэнд ирээд тэднийг хоёуланг нь авч мөнгө өргөх шаардлага байхгүй. Оронд нь намайг ав. Би бүхнийг хийн гэхэд тэгвэл миний хэсэг үнийг алах юм уу? Таны хүсэх хэнийгч би аална. Амлж байна гэд гуйсаар байгаад дүүнэрийнхээ оронд зарагдахаар болдог. Регас эзэн гинэт яагаад бодлоо өөрчлөхөр болов гэхэд эмэгтэй бол мөнгө зарлагдана. Эрэгтэй бол мөнгө олно. Оройн nice. Сайхан биетэй залуу байна. Өдөр шөнөгүй ажил хийсэн ч оройн би мөнгө алдчихлаа гэд нэрийг додож байхдаа хүртэл би аавыг чинь алсна. Дараа нь ээжийг чинь тамлаж алсна. Гэхдээ Неро тэсгэл алдна. Харин Терасо сургууль дотор Нерогийн зүйлтийг бодонгоо явж байгаад Эва нь хоёр жатгатайгаа ямар нэг юм ярьж байгааг сонсдог. Тэгээд салхины сүнсээр нэг юм гаргаад нөгөө хоёрыг дагаад гарахад яг Нерогийн номыг шатаах гэж байхад нь Терасо номыг нь булааж аваад та нар бол урагч гэдэг. Нөгөө талд Неро алъя гэж ботсон ч чаддгүй. Тэрнээсээ болоод баахан зодулдаг. Терасо нөгөө хоёрыг өнөгөр багшд барьж өгөөд өнөгөр багш тэр хоёроос та нарт хин тушаасан юм хэлэхгүй бол сургуулаас хөөн шүү гэхэд тэсэлгүй Эвангийг хэлчихдэг. Тэрийг нь гаднаас нь сонссон Терасо шууд Эваныг хайдаг. Харин Эван сэвтээ захирал хоёр нэг өрөө рүү яваад орчдөг. Захирал тэгхээр чи 4 дахь жилийнх болсон болохоор одоо хасагдахгүй. Бас чи миний хэлсэн болгоныг хийсэн болохоор чамд шагнал өгнө гэд дээр нь гарч мараад яг нэг юм хийх гэж байсан Эва надад хайртай хүн байгаа гэдэг. Хин тамаатай юм. Үгүй би чадахгүй. За тэгвэл хин гэдгийг нь хэлчих. Тэгвэл чамайг явуулъя. Терасу. Нөгөө нэг гарч нь 4дөө орцсон зодож байхад нь өнөгөр багш гарч ирээд Неро бол Эксканом сургуулийн 4-р жилийн сурагч, мөн улсын албан ёсны офицер, эзэн хааны армийн офицер, энгийн иргэнээс 2-оор дээр түвшинд байдаг. Чи өөрөөсөө өндөр түвшний хүн рүү халтсан болохоор өөхөх болно гэхэд Неро амар царайлаад босоод ирдэг. Тэгээд шууд алах гээд ойртсон ухаан алдаад унаад өгдөг. Хоол идэж аваад одоо алах нүдэ гэсэн нөгөөх нь гуй. Дахиад нэг боломж өгөөч гэхэд Неро Терасогийн авгах өнөгөр багшийн доторх зүйлийг өдөртөж сураарай гэсэн үгсийг санаад орхидог. Гэхдээ манай багш зүгээр өнгөрөөнө гэж байхгүй л дээ. Та нар бол агуу гэгэнт нь Лугарди сонгосон хүмүүс юм. Сонгогдсон 16 гэсэн 15 хүн байдаг. Ягаад гэсэн чинь саяны явдлаас болоод манай нэг жатаг хасагдсан. Оронд нь боол хүү орж ирнэ гээд Неро орж ирдэг. Манай хэд офицер болсон болохоор шин дөрөнд хувцас өмсдөг. Тарак Нера дээр ирээд чи өстой хөөргөн харагдаж байна гэсэн Неророо хараад байдаг. Тэгсэн Неро Нера дээр ирээд би ямархуу харагдаж байна гэсэн цаанаас Терасо гарч ирснээ хэлэх юм байна гэд Нерог ав явдаг. Энд бол Нера тогдоогүй Таракийн царай, Неро тогдоогүй Нерагийн царай. Терасо чамд эртхэн хэлэх ёстой байж чи Нориагийн агуу 3 гэр бүлийн нэг болох Хилагийн хагас элч чи хатан Лунаделийн хүү итгэлтэй биш байгаач бараг л мөн байх. Ноён күндүн хатан Лунадел 2 хүүхэдтэй байсан. Тэгээд хатан Синтигээ хамгаалахын тулд тэр хүүхдийг нууж байсан ч сүүлд нь хаягдсан. Түүнээс хойш хатан өвчнөөс болж шаналж аажмаар өгч байгаа. Гэхдээ түүнд хүүхдээ санаагүй өдөр гэж байхгүй. Тэгэхээр Эван болон Неро хоёр эцэг нэгтэй ахын дүүс гэсэн үг. Тэгээд өрөөндөө ордог. Энэ удаад бүгд хүчтэй шидээр хамгаалагдсан тустай өрөөнд орохоор болсон. Харин Эван Терасууд бид хөршүүд юм байна гэсэн Терасу Нориагийн хатанд нэр дэвшигчийн нэрийг наад бохир хамаараа битгий хэлээд бай. Чи нөгөө жатгатайгаа хамт хасагдах ёстой байсан юм. Энд чи байх ёсгүй. Би чамаа хэн болохыг мэдэхгүй байна гэд яваад өгдөг. Неро халуун усанд ороод байж байхад нь Эван баяр хүргэе. Чи боол байхаа боллоо. Чи яах гэж миний дүү нарыг зарах гэсэн юм? Юу? Ээжийг минь хамалж авсан новшид дүү нарыг минь зар гэж чи тэдэнд хэлсэн биз дээ. Юу яриад байгаа юм? Би гэрлүүгээ одоогийн байгаа байдлаа л бичдэг. Би огт дүү нарыг чинь зар гэж хэлээгүй. Бас дүү нар чинь миний өмч. Үгүй ээ. Одоо бид их чөлөөтэй. Миний дүүнэр энгийн иргэн болсон. Харин би яг язгуурт нь та нар шиг офицер болсон. Энэ нь чамаа хүссэн үедээ алж чадна гэсэн үг. Оролдоод үзэлтэй. Бид хоёрын нэг нь л өхөж байж энэ дуусах болно. Өмнөх мэдлэгийн шалгалтаар Нера чинь нэгт орсон. Неро Нера дээр ирээд түүхийн талаар асуудаг. Мөн эзэнт гүрэн анх 3 өөр ус байсан. Хөлөг баатруудын нутаг Лоренки, Ситний нутаг Арика, Эльфүүдийн нутаг Нория. Гэтэл 841 онд Нориагийн үзмөрчид Чөтгөрийн хаан нэр Жон гэж зөгнсөн. Тэгээд 3 эзэнт гүрэн Чөтгөрийн хаан Сигниум дахин сэргэлтээс айн Эксканом гэх сургуулийг 3 улсын нэгдэл болгонд бий болгосон. Гэтэл дараагийн 6 жил юу ч болоогүй. Тэгээд хүмүүс энэ зөгнөлд эргэлзэж эхэлмэгс Сигниумын хүч дэлхийн өнцөг бүрт тархсан. Тэгээд одоогийн эзэн хаан Мүрэн, Таракийн наав дийлдэшгүй хөлөг баатар Гайн, Арукагийн гос шидтэн Итрамус, Гүндүүн, Нориагийн агуу 3 гэр бүлийн Лунадел, Дайн удаан бас их хэрцгий байсан. Маш их хүмүүс өгсөн.
Гэхдээ Дөрвөн Баатар хизээч бууж өгөөгүй. Тэд Лугаардыг дуудаж Сикниумын биеийг 3 хэсэг болгон дэлхийд даяар тараасан. Таван Баатар эдгээр 3 хэсгийг нийлүүлэхгүй тулд Лугаардын нүдгээд юмд хорихоор болдог. Гэхдээ 3 байсан боловч нэг нь ямар нэг шалтгааны улмаас сэхэл авахааргүй болтол эвдэрчихсэн. Үлдсэн хоёрыг нь Нориад болон Арукад битүүмжилж чадсан. Гэхдээ сүүлчийн нэг хэсгийг хорихын тулд Күндүн өөрийн биед хорих гэж оролддогч ансаараа чадалгүй удирдлага алдахад нь Итрамус өөрийгөө бас золиосож Лугаардын нүд чиг хүчтэй тамгыг бүтээж чадсан. Тэр цагаас хойш тэрнийг нууц газар хадгалах болсон. Ниро би ийм гунигтай үе төрсөн юм уу гэд үлдэг. Эван сэвтэй захирал дээр очсноо би хүчтэй болмоор байна гэд Нирог бодоод цуснаасаа өгж байхыг Терасогийн нэрвэхээ харж байдаг. Эваны гарч ирэхэд Терасо тосч авангуудаа чи Ниро дахиад юу хийх гээд байгаа юм? Яагаад заавал Ниро гэж хэрлэж байсныг гинэт Эван тэврээд авдээ. Тэгснээ би Нирогоос айж байна. Үнэхээр их. Нирогийн хажуугаар зөрж явсан хідэн хүүхэд заван бол энэ хүртэл ирнэ гэж юу? Би тэрнтэй дахиад 4 жил зууралдана гэж юу гэхтэн Ниро шууд гурвуулгын зэрэг цохиж унгааснаа. Та нар шиг новчнуудыг аврахын тулд аав минь өгсөн. Харин нэрээ Нирод нэг юм өгөх гээд өрөөндөө бэлдээд байдаг. Тэгсэн Нирон гисэн таарсан хүүхэд болгоноос одоод тарайг зогсоох гэж оролдсон боловч тарайкийг тоолгүй гараад явна. Гадаа байхад нэрээ савтаа самраа өгсөн чинь Ниро би чамаас өөр хүн гэснэ авдаггүй. Ихсээ Терасугийн самрыг авснаа. Тэрийг нь харсан Эван өгөх гэж байгаа юм чинь. Самрыг нь аваагүй болохоор нэрээ асгартлаа үлдэг. Маргааш нь 4 дахь жилийн бүх сурагчид халзан багшийн эсрэг модон сэлмээр тулалдахаар болно. Гэхдээ шид ашиглаж болохгүй. Бөөнөрөө дайраал орсон юу хөөрхөн гиснэ ихэнх хүүхдийг ядах юмгүй унагадаг. Тарайк Эван хоёрын хамтрал сайн байсан ч халзан багшийг арай л бардаггүй. Тэгсэн Ниро маш ширүүн гарч ирээд багш руу зогсолтгүй дайрсаар байгаа цэлмийн хугалж ялдаг. Тэгэд эргэж харангуудаа та нар намайг давч чадахгүй гэдэг. Тэр үгийг нь сонссон Эван дэлбэрч ойр хавьд байсан бүхэн рүү шидээр дайрдаг. Бүр багш руу хүртэл дайрдаг. Ниро шууд цэлмээ аваа тэр хоёр тулалддаг. Захирал маань яаж хичээл дундуур тулалдаж чадваа гэд хоёулангийн цахилгаанаар нэргээд ухаан алдуулна. 7 хоногийн дараа Тарайк Нирод хэдэн үг хэлэх гэсэн биш өөрөө үйлээ тоцорно. Хэд хоногийн дараа Эксканум сургуульд хаан мүү ирээд Өвмэ Самууны бурхан Сикниум мөн тэрний албатууд хөдөлж эхэлсэн. Энэ жилийн эцсийн шалгалтаа өгчөөд та нар фронтод гарч дайснуудтайгаа тулалдах болно. Зөвхөн өөрийнхөө биш мүү эзэнт гүрний ирээдүйн төлөө гэж хэлээд явна. Тэрний дараа хаан Ниро Эван хоёрт тусад нь зүрх сэтгэлээ удирдах чөлөөлөх талаар заадаг. 5 дахь шалгалт бол өршөөлийн сорилт. 2 хүнтэй багт хуваагдаж энэ шалгалтыг өгнө. Замд байгаа дайснуудыг алж оноо цуглуулна. Гэхдээ багийнхаа хүнийг алвал оноо хасна гэдэг. Багийнхаа хүнийг алж болно гэдгийг сонссон хүүхдүүд бүгд нэрээтэй баг болно гэж зүтгэдэг. Хэрвээ миний хамтрагч болвол чамд мөнгөн сэрээ өгье. Би чамд алтан аяг өгнө. Тэгвэл би чамд эдлэн газар өгнө. Нэрээгийн толгой жинхэнэ эргэцэн байж байхад нь чихэн дээр нь Терасогийн жижиг салхины сүнс ирснээ би чамайг гимтэхгүй болохоор надтай баг бол гэдэг. Нөгөө талд Тарайктай хинч баг болохгүй байхад Эван Ниро хоёр шууд нэг баг болдог. Тарайк нэг хүүхэдтэй баг болсон энэ бол өршөөлийн шалгалт гээд ярилцаад явж байхад нь урд нь туулаа гарч ирснээр хулган бариад идчихдэг. Терасо шууд харуулж алангуудаа бид хэнийг өршөөхийг ялгаж чадвал энэ шалгалтыг давах болно гэдэг. Эван Ниро хоёрын хувьд шалгалт огтхон хамаагүй шууд хоорондоо тулалдаад эхэлдэг. Харин Терасо нэрээтэй хамт явж байснаа чи яагаад Нирод сайн юм бэ гэд шууд хэлэхэд худлаа мэдэн бүдэлж байснаа би бууж өгсөн. Ниро өөр хүн сайн. Хин би юу? Тийм ээ. Тийм байсан. Бид хоёр нэг нэгнээсээ сэтгэлээ татгаар болсон. Тэгсэн чинь бараг баярлсандаа үйлээд
Ширүүн тулааны эцэст нэрөө ялдаг. Тэгээд зүйлдээ гаргаж ирэнгүүтээ би бол Гүндүн болон Лунадел хоёрын хүүхэд. Би чиний эцэг нэгтэй дүүжин байна гэд миний өнөөдрийн бичлэг дуслаа. Лайкаа дараарай.